Би цагдаагийн байгууллагад 2020 оны 11 сарын 27-нд томилогдсон. Томилогдсон газар сагны 1-р хэлтс дээр яруугаар анх томилогдоод. За тэгээд 2025 оны 1 сарын 3-нд хаавлын 1 дээр цэцлэг цуглаа аваад одоо цагдаагийн байгууллагад 5 дахь жилдээ ажиллаж байна. Ер нь цагдаагийн байгууллагад орж байгаа хүмүүс хөвчлэн дандаа багаасаа мөрөөддөг. Үүнт нь бол би бодохдоо мөрдсөндөө идэг болов гэж боддөө шүү дээ. Би ч ээжээс хоёулаа дээр нэг ихчтэй. Одоо нөхөр охины хамт гурлаа амьдардаг. Нөхөр маань сүхийн 2-р хэлтс дээр хэрэг бүртгэхийн мөрдөгчөөр ажилладаг. Би өөрөө нэгтлэн бодогч мэргэжилтэй. Охин маань одоо 7-р анги. Ер нь тэгээд охиныхоо мөрөөдлийг ахлаа. Одоо манай гэр чинь яг дотоод хэргийг сургуулийн урталт байдаг байхгүй. Тэгээд манай аав ээж хоёр цагдаа, багшаа ахлаар цагдаагийн сургууль харагддаг. Би цагдаа болно гэдэг үг. Гэхдээ одоо мэргэжлийн өөр болсон уу гэж бодчихъя. Миний ээж л надад бол ер нь бат юу шиг гүнжил биш. Манай ээж зүгээр баатар. Ээжэл нь цагдаа гэхэлэр яг өөрт нь бүр амар гоё тохирсон заяа. Тэгээ хувцсан ч гэсэн амар гоё хараг ээж бүр амар хүл хараг. Тэгээд ээж бүр амар бат. Ер нь нэг амар гайгүй заяа. Ээж зүгээр ингээд намайг өөртөө л итэг зүгээр л өрөөл зүгээр ингээ өөртөө итгэлтэй бай гэдэг. Ер нь бүх бэлтгэлийн багш нар ээж мэжтэй итгэлтэй болохоор нэг амар тэгээд жоохон ингээд манай зарим хүүхдүүд ингээ намайг жоохон ингээд зарим ингээд бэлэх гэдэг надад байхгүй. Тэнгүүд ээжтэй жоохон ингээд би юм хэлдэггүй байхгүй ингээд хүүхдүүдэд жоохон зэвлүүлчихэд юм хэлдэггүй хинч ч юу ч хэлдэггүй. Тэнгүүтлээ бүр нэг удаа нэмээд тэсгээ болоод ээжид хүчээд хэлсэн чи ээж багштай яриад тэгээд гараа гайг болоод манай ингээ хайр гоё юм хэлжсэн. Амар гоё. Наа ингээд өмөр хүн байд юм байна л гэж хэлсэн. Намайг хэцүү үед сонсдог байсан баярлаа. Тэгээд юмыг амар ивэр хийч чаддаг. Тэгээд юмны ингээд ив дүг амар олчдаг болоо. Тэр замд амар болчихсон. Спорт ээж амар спортлог. Тэгээд би тэрүүгээр амар явах хэрэгтэй. Тэгээд ээж амар гой бүжгэлдэг байсан байхгүй. Тэгээд одоо нэг бүжгэлж чаддаг үгүй мэдгүй л. Гэтэ ерөнхийдөө би чи бүжиглэхийг амар хэвчээ. Өөрөө ээжтэйгээ ингээд одоо ээж танд ингээд гой юм хамсараад бүжиг мүзгээ эхнээс нь гой сураад хамт гадаад яваад гой тэнцэн бол зөөр амар гой би тайзан дээр гарахаар амар өөртөө ихтэй одоо байхгүй юу. Тэгэхээр би яг тэр үедээ ээжтэйгээ өөрийгөө ингээд би өөрийгөө ингээд бүжгээр их илэрхийлж чаддаг. Ингээд ер нь өөрийгөө яг ямар агаараа хэлж чаддаггүй. Тэгээд хүнд илэрхийлж чаддаггүй. Гэтэ ингээд бүжгээр бол амар илэрхийлэлтэй бол амар сайн. Тэгээд тэрүүгээр ээжтэйгээ гой бүжиглээд медаль аваад хамт гой зурмигаа даруй. Миний амралтаар би нэг Арабикийн гүнзгийрүүлсэн хөдөлгөөнд нь элемент тэгээд тэрэнд нь орох болохоор ер нь завгүй. Би энэ зуны амралтаар завгүй болсон. Багш ингээд одоо гүнзгийрүүлсэн юунд нь орж байгаа хэдүүлээ дэлхийн авралт орно гэсэн. Гэтэ ээж намайг надтай хамт явах гэж хэлсэн бол ээж яа гэж наа зургатаар харна. Тэгээд зургатаар хараад намайг хэр амар байгааг харах. Тэр мундаг байгааг амар хүл харагдж байгааг харах. Миний хамгийн хавчсан алтан медаль. Би ингээд тэр медалийг авахтай амар гой мэдрэмж төржсэн. Тэр шиг миний ээж ингээд нээж байхад би амар зөрөгтэй. Тэр амар гой. Аха. Үнэхээр гой. Тэгээд ээжтэй байхад амар гой тахтай санагддаг. Амар гой. Ер нь ингээд цаанаасаа л нэг амар гой. Ингээд хүн ингээд даачаагаад наран тахаар амар гой дулаацдаг шүү дээ. Амар гой тайшраад яваад байдаг шүү дээ. Яг тэр шиг. Би ингээд хичнээн айд самдчихсан чи ингээд ээжээж өчнгөө би бүр амар гой тайшраад. Ингээд өөртөө ихтэй амар зөрөгтэй байдаг. Тэгээд амар гой спорт би спорт фүүдэг болохоор нүуний спорт ээж амар өөр спортлог болохоор би яг ээжээс амар тийм спортлог зангийн авах юм гэсэн. Яг би ингээд амар эрэгтэй хүмүүстэй амар найздаг байхгүй юу. Би ингээд ээж тэр бэлбэр ингээд юм бид ингээд амар маазах шиг чаддаг. Энэ зөө нэг ингээм минь буруугаар ойлгосон. Тэгээд би тэнд амар
хүн тайлбарлаад авчих надад итгээгүй болохоор би бүр амар гомдсон. Ер нь их ихтэй найзуудын чат. Гэтэ юуных гэдгийг мэддэггүй. Наа чи ер нь надтай юм ярьдгүй шүү дээ ажлынхаа талаар. Тэгээ хоорондоо л юм яриад болохоор би ер нь нэг юм ойлгохгүй. Намайг амар гой сургуульд оруулж өгсөн. Тэгээд амар гоё. Өөрийнхөө хүснээрээ байх тийм гоё заргалтай байгаа юм байна. Тэгээ бас амар хөөрхөн төрүүлж гисэн баярлалаа. Тэгээд гоё сайн амраарай. Тэгээд дараа нь илүү хямжиж төсөй. Айгу гоё мэдрэмж төрлөө. Ерөөсөө яг надтай нэг амар тэгж ярьдаггүй за яг нэг ойр зураг юм эйженсэн жоохон нэг асуудал гарахлаар ингэдэг гэсэн байлээ юм ердөө. Ер нь сонссон ч юусэн миний сонсож байгаагүй юм надад айгу хэллээ. Тэгээд айгу тийм гоё мэдрэмж бидний жоохон сэтгэл хөдлөл хөлөөс гарах гайлаа. Миний охин чинь надтай ирсэн ганц гүнжмэн юм шүү дээ. Бараг охин тэнгэр юм уу та. Тэгээд ер нь одоо ганц амьдралд гэж байгаа юм байна охин баггүй. Доглохно чөлөөтэй бай. Өөрхөн юу гэсэн хиймээр хүсмээрээ ямар юм цугласмаар тэрийг олж чөлөөтэй бол яв гэдгэлтэй. Мөрөдлөө сонслоо та ээж таа нэг удаа бүжгэлж үзсэн. Тэр хэслийн билүүч юм гэж үзэж байна. Сургуулиас ямар нэгэн сургуулаа яг тэр тэмцээнд нь цугаарч өгнө. Чадахгүй ч гэмаа гэхэд охинтойгоо нэг бүжиг хийж үзлээ. Юусе бодож байгаа юм. Зөв хүмүүжлэлтэй болж өсөж байгаа нь бол жаргалтайгаа энэ хэцүү ажлын хажуугаар хануулж байгаа хань ажилтай баярлалаа. Тэгээд намайг ойлгож надад түгөөдохгүй гэсэндээ өөртөө санаа зовж байгаа охиндоо маш их баярлалаа. Тэгээд гэр бүлийнхандаа бүгдэнд нь хайртай шүү.